Үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Бид студиэс дахиад зочинтой ярилцах боллоо. Зилэм компани гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн. За шир зан авахт Батирээдүү гэдэг ийм хүн байгаа. 5 жил гаруй хэцүү нэртэд буюу хорих ангид яаж шийдвэрсэн. 5 тэрбум орчим төгрөгийн хохирлын асуудалд холбогдно. Хонглын гигдээд яваад байгаа энэ кейсүүдийн бол томоохонд нь тооцогдох нь тааварчиж байна. За тэгээд таны хэргийг хин гэдэг хүмүүс ямар байдлаар шийдсэн гэдгийг нэг цэгцтэй тодорхой оновчтой хэлж өгөөч. За энэ явдал 2010 оноос ихтэй. 2019 онд 91 онд анх танилцсан манай өвөр Монгол найзууд Монгол хөрөнгө оруулалт гэж Бирүү Маян гэж компаниг үүсгэн байгуулад намайг одоо Монгол далайн гүйцэтгэх захирлаараа тавьсан. Бирүү Маян гэсэн. Тийм Бирүү Маян гэдэг одоо хятад талын байгаа. Тэрний доор нь Зилэм компани байхгүй юу? За зөв. Тэгээд гүйцэтгэх удирдлагын тань би тэр хятадынхаас гүйцэтгэх захирал нь Зилэм компанигаас гүйцэтгэх захирал. За ингээд явлаа. За ингээд явж идэл Vitavid компани захирал Жаргал сайхан гэж үнд South Business гэдэг Канадын хөрөнгө оруулалтын компани. Тэндээс 2 лиценз аваад одоо манай компанитай хамтрая гэдэг. Тэгээд Жаргал сайхан 47% эзэмших болоод Хятад 53% эзэмших болоод за тэр талбай дээр нь 2009 онд хайгуулын юм гараагүй. Одоо Жаргал сайхан чи миний түүцийн дараах хүн шүү дээ. Би гүйцэтгэх захирал нь би тэр хүний үүргийг биелүүлэх ёстой. За тэр нэг өдөр дуудаад надад 30 сая төгрөг өгөөд. За яах гэж вэ? South Business компани дээр нэг лиценз байгаа ярьсан. Тэрийг очиод авъя авчих. За тэгэнгүүт би одоо ажиллаа хийх ёстой шүү дээ. Цайлан өглөө шүү дээ. Өөр өглөө би чинь очиод лиценз аваад. Би чинь цайлан авч одоо амьдрах хэрэгтэй үнэ. Тэгээд би South Business компани дээр нь очиод бүх татварын төлөөд тэднийх ерөөсөө тэр талбай дээр 30 сая төгрөгийн хайгуул хийсэн юм билээ. Тэгээд тэр нэг ашиггүй гэж үзээд тэрийгэ зарах шийдвэрийг бүр юу н гаргасан юм бэлээ. Түүцэн одоо бүр Канад байдаг юм. Энэ Сара Армстронг гэдэг хүний мэдүүлгэн дээр байна. Одоо удирдах зүйл нь энэ 5261 гэдэг лицензийг заргасан өөр өгсөн байхгүй юу? Тэр даваагаар эдгээр зарсан. Тэрийг би очиж авсан байна. За 2010 оны 3 сарын 12-нд ингээ бүр гараг усыг зураад лиценз шилжлээ аль байсан. За ингээд одоо хоёр талын гараг усыг зураад гэрээ ингээ гэрээ хийгдсэн. За ингээд 10 онд шилжүүлж авчаад 12 он хүртэл Хятадын тал хөрөнгө оруулаад 14 сая орчим долларын хөрөнгө оруулаад 42 сая тонн нөөц илрүүлсэн баггүй юу? 12 оны 2 сарын 14-нд эрс байдлын зөвлөлөөр орж батлагдж байгаа. Одоо нөгөө шилжиж ирж байгаа лицензийн талбайд хийсэн хайгуулыг хийж байгаа шүү дээ. 14 сая доллар 2 жил зарцуулаад ингээ эрс байдлын зөвлөлөөр энийг Монгол улсын эдийн засгийн сан бүртгэж авч байгаа. За ингээд бүртгээд авангуут бид нар дээр хэрэг үүслээ. Анхаарал татаад эхлэхгүй юу? Нөгөө 42 сая ашиггүй юм шиг байжсэн талбай чинь 40 сая тонн нөөцтэй болчихгүй. Тэнгүүд нэг өдөр гэрмэрд нэгжлэг хийгээд барьж явж харцсан. Одоо яг нөгөө хонглын гээл байгаа энэ хурц байна. Атгийн дид дарга байсан шүү дээ. 12 оныг ярьж байгаа юм тийм. За нөгөө мөрдөгч нөгөө нэг айхтар барахас бат бямбаж явна тэр. Нөгөөх. Нөгөө төлчин. За байцааж хэлдэм боо. Байцаагаад сүртэй ч юм байхгүй. Тэгээд бид нар босон юмар хэлж байгаа юм чинь. Прокурор нь улсын ялагч Алимаа гэж. За Алимаа прокурор сүүлд нөгөө Монгол улсын түүхэнд аймгийн анх удаа аймгийн ерөнхий прокуророор томилогдсон. Одоо байхгүй. Тэгээд тэр хүмүүс мэдлэг чадвартай болоогүй. Албан тушаалын авилгал авч бидний ялсныхаа төлөө. Энэ хэргийг ялснараа. Тийм, авилгал авсныхаа төлөө. Гэрээс аваачаа шууд 210 ганц хийчихэж байгаа юм. Тийм. 210 хоногийн хугацаанд танаас хэд удаа мэдүүлэг авсан? Тэр хугацаанд шүүх хурал ерөөс тоглогдов. Тийм 3-4 удаа байцсан ба. Шүүх хурал болохгүй тэгэл хориол байгаа. Хориол байгаа. Тэгэхэд одоо гадуур байцаал энэ төр дорын гэдэг хүсэл тавьж үзсэн юм да. Үдсэн өмгөөлөгч нар одоо бүгд байдаг прокурор шүүгчд өргөдөл өгсөн хүсэлт гаргасан хүлээж авдаг. За ингээд шүүх 211-ийн дараа нэг юм байна. За ингээд нэг шүүх хурал болохоор бид нар ч одоо бөөн баяр болтой юм байна. Энд дээр чинь ганцхан үндэслэл байгаа шүү дээ. Бидний шийдэх. Тэрний юу юм гэхээр 2010 оны 4-р сарын 8-13-нд South Business компанид тусгай зөвшөөрлийг зурцлах мэдээлэл хөргүүлж
Энэ 4 сард гэдэг байгаа биз. Бид нар 3 сарын 12-нд энэ эцэнцээ авцсан шүү дээ. Шилжүүлээ энэ гэрээ хийгдээ. Тэгээд энд хясан богдуулсан гэж үг оруулахын тулд энэ бичгээр хясан богдуулаад тэгээ энэ 10 он юм яриад шүү. Тэгээд 42 сая тонн нүүрсний нөөц бүхий гэдэг юм. Энийг чинь бид нар хөдөлмөрлөж 2 жил хөдөлмөрлөж тогтоосон. Одоо намайг болохоор энэ Батбаяг надад өвсөн хувилдаж гэж байгаа юм. Би Батбаяг гэж үнтэй амьдралдаа уулзсан. Одоо нэг ашигт муутлын Батбаяг. Тийм, нэг ч удаа уулзаж яаж байгаа юм. Энэ хавц зэрэг дотор 30 хавц зэрэг байна. Тэр дотор намайг буруутгасан нэг ширхэг ууц цаасч байхгүй. Бид нарыг зүгээр юм дүүгэнтэй том хэрэг болгохын тулд одоо завсарт нь хавчуулж одоо хэрэгдээ хүч өгч явахгүй. Ингэж ялж байгаа. Тэгээ шүүх хурал дээргүй бид нар чи ингээд энэ хуулийн дагуу ингээд 3 сард бид нар хэрэгжсэн. Энд чи сар гарны дараа тэр бичиг биднэрт ямар хамаатай ингээд дуурахгүй шүү дээ. Өөр юм яриад тэгэл ингээд дараагийнх нь нотлох баримт нь болохоор иргэн жаргал сайхны зааврын дагуу гэдэг юм. Үүргийн дагуу ч энэ чинь бас ингээд албаар гэдэг. Зааврын дагуу бид зааварчлаа. Энэ нөгөө үгсэх тохиолдол хэлбэрийг харуулж ингээд бий болгоод байна. Тэгээ ингээд бүр энэ он сар өдрүүдтэй байгаа. Энэ жаргал сайхныг бүр зүү хараад аваач орчоод хамгийн муу газар. Энэ жаргал сайхуудаа нэгснэ хүн бүр янз бүр гэж болно шүү. Одоо тамалж шүү дээ. Тийм тамарж байгаа байхгүй юу? Энэ жаргал сайхч өөрөө сахар бас жоохон шалтгаантай байсан гэдэг үү? Сахартай. Тэгээд ерөөсөө ганцхан өсдөг юм. Би батлан талт гармаар л гэдэг. Тэгдэр дэн дээр нь тоглоод тахгүй. Тэгээд 47 хүнд байгаа байлээ. Жаргал сайхан дээр гэж. Тийм бид нар бол хэрэггүй шүү дээ. Бид нар байж байгаа ямар ч хэрэггүй юм шиг. За энэ хэргийн тэгвэл ерөөсөө анханасаа хөдөлсөн зорилго нь юу байсан юм? Энэ одоо бодоод байхад нэгдүгээрт энэ Батбаяг гэдэг хүн бол хөвсгөлд өөрөө тариалангийн том аж ахуйтай, тэндээ залуучуудын байгууллагатай судалгаагаар сонгуульд одоо хөвсгөлөөс бол нэлийн дээгүүр байсан юм билээ. За нэгдүгээр тэрийг одоо намсан юм байна. Хоёрдугаар 12 онд сонгуул болж исэн. Сонгуулаар одоо эдбүгдэр ерөнхийлөгчд орилох нэг тийм PR нэг юм хэрэгтэй биш шүү дээ. Одоо та бүхэн санаж байгаа бол одоо авилагчдыг шоронд хорцсон бид нар одоо хөл гараа хөдлөх гэж байж ядж байна гэж орлоод байна. Тэр нь өөрөө бид нар байхгүй. За 3 дугаарх нь болохоор энэ жаргал сайхны 47%-ийг ерөөсөө дээрэмдэх. Тэгээ дээрэмдсэн. Та бол одоо ингэ хэлж байгаа шүү дээ. 14 сая долларын хөрөнгө оруулалт хийцэн 2 жилийн хугацаанд. 42 сая тонн нүүрсний нөөцтөгийг тогтооцсон. Ийм ордыг жаргал сайхан гочин сүлд наа хэрэгчин гэд хаагдахад бол би 4 сая эдэн 100 мянган төгрөгөөр зардсан юм а гэж хэлдэг шүү дээ. 14 сая долларынхоо хөрөнгө оруулалцгаад 4 сая 100 мянган төгрөгөөр зарах ер нь энэ юу гэсэн үг вэ? Тийм болтол хүнийг тамлж, айлгаж, сүрдүүлж. Тэгээ энэ тодорхойлт нь энэ иргэн жаргал сайхан энэ гэрчийн мэдүүлэггүй гэж аваад өмгөөлөгчгүй гэж аваад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өглөө гэж бүр ингэж албаар ингэ тодруулж аваад. За тэгээд энэ нөгөө шийдэх тогтоол дээр болохоор иргэн жаргал сайхны өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэг гэдэг байгаа байхгүй юу? Өмгөөлөгч өгсөн бол өөрөө шүүхтэй тодорхойлт. Тийм ингээ бүр өөрөөр нь бичүүлсэн байхгүй юу? Хавц зэрэг дээр ч гэсэн өмгөөлөгчгүй байцаас ингээ байцаалтан дээр нь одоо байна. Тэгээд нөгөө шийдэх болохоор өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Юу нотлогдсон юм? Юу ч нотлогддог байхгүй. Зүгээр л тэгж хэлүүлсэн баг. Тэгээд жаргал сайхны батлан талд гаргацсан. Энэ анх шатны шүүхийн энэ алтан туул гэдэг тухайн үед нарийн бичиг байсан. Энэ жанчууны юм уу энэ хоёр шүүгчид би ярин энэ нэвтрүүлгийг өстой юу тохиолдуулаад баярлалаа гэж бас энэ хүмүүс гэсэн шодроо яагаад юм хүмүүс таныг баярлуулав? Бидний шийдэгчийн дараа энэ жанчуу юм боо шүүгчвэл манай эхнэрт за ах нь одоо чадхаараа эргэлтийн бичигд хийж өгд туслая да. Уг нь ингээд даслагчийн дараа хүнд эргэлтийн бичиг өгдөг юм билээ. Тэгээ бид нар хавцар эргийг авчиж танилцуулсан байхгүй юу? Тэгэд энэ алтан туул миний харуу та нар хэрэг хийгээгүй штэ гэжсэн байхгүй. Маш том итгэл өгчөж штэ тий. Бас ингээд үнэн явж байхад энэ магадгүй энэ хүмүүс гэсэн үнний төлөө дуурах энэ бидний энэ хэргийн төлөө дуурвал бас юм ярих л хэвээр хүмүүс. За тэгээд тэр нэг гэрчийн асуудал байна. Та тэр нэг гэрчийг хийж өгөөч. Наа чин одоо ер нь ийм хүн байсан юм байхгүй юм одоо сүүлдээ. Та нарын чи ялалтсан тэр гэрчийн мэдүүлэгч сүүлдээ юу болоо явж байгаа. Тий энэ Сара Армстронг гэдэг тий энэ өөрийнх нь мэдүүлгэн дээр энэ зэлэм компаниур энэ лиценз шилжиж яхад би ажиллаж байгаагүй. Сүүлд нэрсэн байхгүй. Тэгээ энэ байгаагүй хүнээс мэдүүлэг аваад
Тэгээ энэ хүнийхээ энэ гэрчим энэ үл яг уу энэ 5261-ийг одоо зар гэдэг. Гэхдээ энэ хүнд бас хэрэгтэй мэдүүлэг өгсөн. 5261-ыг удирдах зүйлийг шийдээд зарах шийдвэр өгсөн маа гэдэг энэ мэдүүлгэн дээр байж байгаа. Хавцлаг дотор байж байгаа. Тэгэхээр энийг болохоор хэрэглэхгүй байгаа юм. Ганцхан ашигт моторлын газрынхан энэ 5261 гэдэг лицензийг сонирхож яасан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Гэхдээ наач байгаагүй юм шүү. Байгаагүй. Тэгээ яаж мэдээд мэдүүлэг өгөө? Энэ Сара Армстронгийн мэдүүлгээр нотогдож байна гэж байгаа. Байгаагүй хүний мэдүүлгээр нотогдож байгаа юм. Мэдүүлгээр шийдэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн хувьд та санаж ивэл тэр үед нөгөө Савс Говьсенц компани гүйцэтгэх удирдлага дээр оноосон байсан хэргийг би Монголоо бодоод өршөөлөө гэж хэлээд явуулсан байдаг да. Тий. Үүнийг та энэ хэрэгтэй яаж холбох вэ? Биднээр дамжуулж Савс Говьсенцийн удирдлагуудад авилгын хэрэгээр ял үүсгэсэн шүү дээ. Тэгсэн. Тэгсэн ирнэ биднээс тусгаарлцсан. Бид нартай ерөөсөө энэ хэрэг хамааралгүй болгоод тусгаарлаад тэгээд эдгээр чинь тэр одоо Савс Говьсенц чинь өөр эзэдтэй шүү дээ. Тийм билээ. Бодвол тэр юм ал хийцэн байлгүй. Тэр хоймовын дээрэмжсэн байлгүй. Тэгэнгүүтээ Justin Capital өршөөгөө явуулсан баг. Justin Capital-гийн чинь уг нь энэ бүх юмыг битүүмжлээд 35 тэрбум төгрөгийн тий одоо эд хөрөнгө хураах энэ авц тэргийн энэ байгаа. Бүр ингэж жагсаалтаар нь. Монголын одоо хөрөнгө олж авах боломжтой байсан байхгүй. Тэгээ ерөнхийлөгч дэрийг өршөөснөөр энэ хөрөнгө байхгүй. Хин хохирсон. Бид бүхэн хохирсон шүү дээ. За Батөрөөс хэл нэг ийм зүйл байгаа. Та бол нэг өөрөө хэлэхдээ жинхэнэ хонглын эхний одоо чирүүлсэн охирогчийн нэг нь бол би гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хонгол бол өөрөө нэг тийм технологичсан байгаад идэг л да. За үүний гадуур дахиад нэг асуудал байдаг нь одоо энэ л дээ. Хэвлэлээр эхлээд үжилждэг, ялждаг. Яг ингээд нэг айлаас нэг юм портер мөнгө гарсан. За энэ зэлэм компани захирал бол нэг портер дүр мөнгөтэй байж ирснийг одоо манай хууль хяналтын байгууллагын ачиж яваа явж байгаа гэдэг мэдээлэл явуулаад. Тэгээд араас нь яллахад их амар болдог гэсэн юм шүү. Нийгмийн сэтгэл зүй их гоё боллоо шүү дээ. За энэ батарейд өгж ясан навшин авилгач юм байна. Одоо гэртэн мөнгө нь портероор байж ийн хэрэг юу гэсэн үг вэ? Гэдэг тэр тухайн үед ч юм бол портер мөнгө гэдэг чинь юу амар юм нийгмийн сэтгэл зүйд очсон. Тэгэхээр тань дээр юу гэдэг зохиолууд яаж явсан юм? За яг энэ хэвлэл дээр гарангууд бид нар ч одоо тэнд үндсэндээ бол хэлс эрэхт юу хийцнээ мэдэхгүй. Энд чинь шүүхрэл болов уу чинь юу хийснээ мэдэхгүй шүү дээ. Одоо яагаад энэ дөрвөдөө яах гээд байгаа юм. Тэг хамгийн гол нь гэмт хэрэг хийцсэн хүн бол за одоо баахан шиг ял өгөөсэй гэл залбирал суун штэ. Тэгэхдээ огт юм хийгээгүй хүн чинь за маргааш л одоо үнэн мөнийг олоод гаргачих байх. Гэхдээ нөгөө итгэл угаасаа тасахгүй ингээд гаргачих байх гэл ингээд хүний ингэж сэтгэлээ мэрж ингэж юмыг хүлээнэ гэдэг бол хамгийн хүнийг амьдаар нь хамлаж байгаа. За дээр нь одоо нөгөө сони хөвөл дээр ийм мэдүүлгүүд ингэж гарахаар нөгөө тэнд хоригдчихсэн нөгөө шонгийнхаа энэ төр чинь тийм үү баян гар шүү дээ. Баян гар байна шүү дээ. Тийм баян гар байна. Гарж байгаа охины нүчиндий гэрийн ухъя. Яасан баян улгаач юу? Байнгын сэтгэл зүйн дарамт. Байнгын сэтгэл зүй. Тэгээд тэр сэтгэл зүйн үнд нөхцөлд дарамтанд хоригдож байгаа хүмүүс чинь өшөө бүр тэгж албаар тэгж хүний тэр хоригдож байгаа нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа байхгүй. Тэр тантай хоригдож исэн одоо бусад этгээдүүд болохоор бас тийм хүн гарын нөхдүүд байсан. Ерөөсө баян камерын хүний солино шүү дээ. Байж байгаа л хүн амны эрэхтэй хүн оруулж ирнэ. Зодоо үүсгэх санхүүгийн хүчиндий гэдэг одоо юу гэсэн үг вэ? Тэр хүнд хэцүү тийм үед тийм үг сонсох тэр үнэхээр хэцүү. Тэр хүн биеэрээ дуулж ажиллана. 211 хорчход шүүх хурал болоод хуралдаан дуусаад хуралдаан даргалагч шүүгч одоо нөгөө шийдвэрээ танилцуулах хэрэгтэй шүү дээ. За Батөрөөдөө чамд холбогдох хэргийг ингээд шийдвэрээ танилцуулахгүй ингээд алгуулсан гэж. 461-ийн хашаа руу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 хар машин цовж орж ирсэн гэдэг ийм яриа байгаа юм. Би нэг нөгөө үзээгүй мэдэхгүй болохоор мэдэхгүй байна. Тэр 3 хар машин 461 руу цовж орж ирээд тэнд нэг одоо юу гэдэг тэр шүүх даргалсан тэр цогц шүүгчтэй ч юм уу хинтэй ч нэг 20-30 минутын уулзалт болоод явснаас мөн 20-30 минутын дараа шийдвэр танилцуулагдсан гэж. Ингээд одоо бид ингэсэн гэдэг зүйл яригддаг шүү дээ. Яг тийм. За энэ юу болсон юм? Бидний 3 хоног 461-ийн шүүх хурлын танхимд 3 хоног шүүх хурл болсон. Яг шүүхийн процессын үед бол цогц шүүгчийг улсын ядагч Альма Прокурорыг хэл үггүй
болгосон бид нар. Бид тэгж чадчихсан байхгүй юу? Яагаад гэвэл энэ ерөөсө болоогүй хэргийг тэд нар болгох гээд бид нар бүх баримтаар тэд нар няцааж ирсэн. Тэд чи аль болох л одоо хэрэг болгочих гэж өвлөө үзэж байгаа шүү. Үүлээ үзэж байгаа хэрэг. 18 цаг үед хурал завсарлаа. За бид нар ялцсан гэдэг. Шуурал дээр бид нар бүх юмыг бид нар төгсөж чадсан. Үнэхээр болоогүй бид нар нотолж чадсан шүү дээ. Альмаа шүүгчүүл уцаа орлоо зун. Нөгөө зогч өгч нь альмаага загнаа. Нөгөө хоорондоо бас муудалсан. Нөгөө хэрэгээ ялцаж чадахгүй юм чинь. Болоогүй юм чи юугаар ялцах юм. Тэг би өөр чи хэрэг хийсэн үл би аяга дугаалсан шүү дээ. Би тэр альмаа воркерыг хэлсэн. Та энэ багсууд байцаагчтай хөтөлсөж бүүжсэн дорхноо. Энэ хэрэгээ уншижсэн бол танд болоод надад хэрэгтэй байсан юм аа. Өөрөө тэр нүдний булаа болж байгаа юм чинь хэрэгээ ялцаж чадахгүй. Нөгөө өмгөөлөгч энэ чи инээгээд би өөр тэгж хөтлөж. Тэг би тань шиг хүн Монголын төрд ажиллаж байгаад би гутж ийн гэд. Тэгээд 18 цагт хурал завсарлаад бид нар ялцсан гээл сайхан байж исэн чинь байгаал байдаг 10 өнгөрлөө 10 хагас үед. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн их 3 хар машин орж ирж ингээл нөгөө бид нар чинь торонд байж хахад нөгөө хорихын тэр ээжийн дарга маргчин тэргээр явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэд нар тэгээд ярьсан байхгүй 3 хар машин орлоо гэдэг. Тэгээд зогч хүчтэй уулзаад 20 минут болоод 3 машин гараа явсан бидэрт ялгсан. Танд анханасаа 5 жилийн хорих ял өгсөн юм уу? Эсвэл өндөр байсны та 5 жилийн бичилж идэлж байгаа хэрэг юм уу? 5 жил 1 сарын хорих ял дээр нь 8 сая төгрөгийн одоо эд хөрөн хураах ял анхан шатны шүүхтэр. Тэгсэн чинь 5 заалдах шатны шүүхтэр болохоор энэ сарантай гэж шүүгч. Тэр хүний бүр тавлж байгаа юм шиг надад ингэж ялгааноос юм. Уг нь яг та дөрвөөс тэнцүү хавааж төлөвлөх байсан. Гэхдээ яг чамаар төлөвлөе. 5 тэрбум төгрөг. Хууль ус оролсон гэдэг. Энэ үн хэцээстэй ямар хамаагүй. Зүгээр нөгөө компани зарсан л. Тийм. Тэгээд энийг л хууль усаар олсон орлого гээд. Тэгээд тэн чин одоо та байгуулсан ХХК-га зархаар улсын яга 5 тэрбумаар хөрчих болох уу? Тэр 3 саягаар нь хууль усаар олсон орлого тэгээд одоо сард яа. Тэгээд бас та төлсөн юм уу тэгээд? Одоо төлбөртэй төлөөл явж байгаа шүү. Одоо тэгээд байнгын шүүгэн шийдвэр дээр хэлийн хоригтой төлбөртэй тэгэл юм хийж болохгүй ингээл явж шүү. Та суллагдсанаас хойш тэгээд хаашиж яв юм? Хаашиж яв. Хэлийн хоригтой. Одоо ч хэлийн хоригтой гоо. Одоо ч хэлийн хоригтой. Тэгээд тэр одоо таныг яана гэдэг тэр хэлийн хориг гэсэн цуцлахгүй дээ. Төлбөртэй гараа зүгтаач гэж бодсон юм билүү тэгэл гарахгүй. Цаашдаа яах гэж байна? Та одоо энэ төлбөрийг төлсөөр тэгээд энэ хэлийн хоригтойгоо ингээд амьдрсаар байх юм уу? Хандсан бүх газрууд чинь чи хамаагүй юм байна. Бити хамаагүй юм да санаа тавиад тэгээд ингээд идэг. Тэгтэл та тэрэнд хамаатаа 5 жил хоригдоод 5 тэрбумын өрөнд орчоо сууж байна шүү дээ. Ямар танд одоо барьж явах ямар мөчөр харагдаж байна вэ? Харин энэ цаг үед ингэж энэ оюурдын ерөнхий сайдын энэ реформ, энэ хуулийн шинтгэл, энэ шүүх хууль хүчний байгууллагад энэ шинжилгээхийн реформыг би бол дэмжиж байна. Тэрэнд нь ч гэсэн түлхэц нэмэр болоосаа гэж бодоод би ингэж өөрийн хүсэл дээр энэ нэвтрүүлэлд орж байна. Би хэлмээр санагдах байхгүй. Эднэр бол хүний махаар хоолой орж иж байгаа хүмүүс байхгүй. Хүний нус нулимс нус цэрээр өглөөнийхөө цайг сүлж ууж байгаа хүмүүс. Энийг амьдаар нь тамлж өөрсдийнхөө эрх ямбын төлөө энэ хүмүүс юмар дутаагүй штэ. Эрх ям албан тушаал ахихын төлөө тийм мухай мэдж байгаа хүмүүс. Энэ Батэрдүү ингэж штэ. Хэрэг үртгэлийн хэргийг хаах шийдвэр гарсны дараа хохирогч түүний өмгөөлөгч хүсэлт гаргуул хэрэг үртгэлийн хэрэгтэй танилцуулна гэж заасан байх ба. Гомдол гаргагч нар нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй байх тул хэрэг үртгэлийн хэргийг танилцуулах хууль зүйн үндэслэхгүй байна гэж. Тийм. Тэгэхээр та энэ хэрэгт хамаарлаг юм шүү. Тэг би энэ дээр хамаагүй л мэдээ чинь танилцуулах гад тэгэхээр Батэрдүү гэдэг хүн энэ хэрэгтэй холбоогүй болчиход шүү. Тэг холбоогүй хэрэгтэй яллуулчихсан юм. Энэ тийм л юм болчихоо. Тэг хонгодын шүүгт чи ийм л хүчтэй шүү. Тэгэхээр таныг чирсэн нөгөө хонголчин нурсан юм ер нь. Бага. Өнөөдөр ч гэсэн хэнийгч ямар ч хэрэгт унгаахад бэлэн л байж байгаа. За баярлалаа. За ингээд студиэс өнөөдөр ярилцсан зочин. За шир зан авахта Батэрдүү гэж ийм хүн байлаа. Тэгээд үзсэн хүмүүс бас анхааралтай тунгаавал гэж ингэж бодож байна. Хамт байсан баярлалаа. За урилга хүлээж авсан танд баярлалаа.